Хүүхдүүдээ бидний оршин буй дэлхийд маш олон зүйл оршин тогтнодог. Бүх биес шингэн хий гэсэн 3 төлөвт оршдог. Эдгээр биес бидний нүдэнд өөр шинж чанартай хэлбэр дүрстэй харагддаг нь бидний нүдэнд харагдахгүй маш жижиг хэсгүүдээс өөр зохион байгуулалттай оршдогтой холбоотой ажээ. Хатуу төлөвт байгаа бодисын жижиг хэсгүүд хоорондоо нэгцэл ихтэй маш олуулаа эвтэй найртай оршдог учраас тодорхой хэлбэрт эзлэхүүнтэй байдаг. Харин шингэн төлөвт байгаа бодисын жижиг хэсгүүд харьцангуй цөөхүүлээ оршдог ба хатуу биетийг бодвол бага зэрэг хол цөөхүүлээ оршдог учраас эзлэхүүнтэй хэдийч хэлбэр дүрслгүй байдаг байна. Тэд хадгалагдаж буй савныхаа хэлбэрийг даган оршдог. Харин хий биетийн хувьд тэд савны хэмжээнээс үл хамаарч бүхэл бүтэн орон зайг дүүргэж чаддаг. Бие биесээ маш хол ив найрамдалгүй оршдог учраас тодорхой хэлбэргүй эзлэхүүнгүй байдаг байна. Эзлэхүүнтэй хэдийч Хийн шахагдаж байна уу? Сайтар ажиглаарай. Шингэн шахагдах болов уу? Шахахад маш хэцүү хатуу байна. Иймээ шингэн шахагдах боломжгүй. Янз юм байна да. За бүгдээрээ алхахдаа бэлдээрэй. Алхахдаа гараан сэгсэрлээ. Дасгалаа хийхэд бэлэн үү? Окей, let's go. Нарманда. 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 Тирэл. 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 Газар тэнгэр. Газар тэнгэр. Газар тэнгэр. Газар тэнгэр. Дуртай дүрсээр гац. Дуртай дүрсээр гац. Дуртай дүрсээр гац. Дуртай дүрсээр гац. Хилдэг хүн. Хилдэг хүн. Хилдэг хүн. Хилдэг хүн. Ямар мундаг байна. За бүгдээрээ одоо ганц дасгал хийгээд амарцгаая.
өнөөдөр мундаг дасгал хийсэн хүмүүс маань өөрсдөө баяр хүргээд